Өглөөний 4 найлал надаас ирэхэд зэрүүлэх хэрэггүй. Нойрон зэргийг номонд мэргэн би өглөөний хүн. За юу яцхан залуусаа өглөөний 7 цаг 30 минут болж байна. Тализын бүгдээрээ орносоо босцсон байгаа байх. Залуучуудаа эрт тусч байгаарай. Тэгээд хятад амьдрал бол ерөнхийдөө одоо яг эд ихэлцэн буцлаад зам гадаа төгжрээд иймэрхүү байдалтай байна. Мэдээж усын уулсын дагаа өглөө эрт сэрдэг болох хэрэгтэй. Сая өглөө би 6-аас ирсэн. Тэгээд гэр орноо янзын цагаан цэвэрлчихэд өглөө бүр тогтмол нэг хийдэг зүйлтэй маань өөртөө байгаа ганц цэцгээ услнаа гэж. Фейл. Өнөөдөр бүгдээрээ хятад юм хямдхан байдгүй юу гэдэг талаар ярилцгаална. Тэгэхээр ихэнх хүмүүс ер нь боддоо хятад байгаа бол ер нь бүх юм хямдхан гэж боддог. Гэхдээ мэдээж үгүй. Хувцас сонороо олон одоо яг нэг хятад хинэж мэдхгүй брэндүүдийн зүйлс бол хямдхан байдаг. Харин эсвэргээрээ одоо идэж уух юм ч юм уу те мах зэрэг бол Монголтой харьцуулахад маш үнэтэй. Дээрэс нь хятад юу үнэтэй байдаг гэх юм бол машин амар үнэтэй байдаг. Европ болон Америкаас орж ирсэн одоо экспортын бараанууд маш өндөр үнэтэй байдаг. Энэ ямар учиртай вэ гэх юм бол хятадуудын бодлоготой холбоотой дотоодын үйлдвэрээ дэмжихэд бол гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр маш өндөр татвар тавьчихдаг. Тэгээд энэ татваруудаа төлөөд дээрэс нь ашгааны мөнгөт гадаадын бүтээгдэхүүнүүд маш өндөр үнээр худалдаалагддаг байгаа. Одоо жишээлх юм бол iPhone-ыг ярих юм бол хэрвээ та одоо юу гэдэг Америкаас iPhone авснаас шууд одоо хил гараад Хятадаас Бээжингээс ч юм уу iPhone авал илүү хямдхан гэж бодож байгаа бол үгүй. Илүү үнэтэй. Та тэрний оронд Хонконгоос ч юм уу авах юм бол хамаагүй хямдхан байна. Тэгвэл яаж монголчууд ийм хямдхан бараа бүтээгдэхүүн олоод идэв юм бэ? За ёстой бүүм. Энэ талаар ёстой мэдэхгүй яаж тэгж олдох юм байгаа. Гэтэ олдгүй л бах та. Олоол байгаа юм да. Second hand юмнууд ер нь амар хямдхан байдаг. Одоо жишээлбэл Шинжэнээс ч юм уу хуучин одоо дахин өгсөрсөн гэх юм уу те. Тиймэрхүү утаснууд бол маш их хятадд байдаг. Тиймэрхүү утас бараа бүтээгдэхүүнүүд бол хятадд хямдхан байдаг. Магадгүй тэрийг оруулж ирдэг байх. Монголд одоо зарагддаг байх магадлал өндөр. Гэхдээ би бас сайн мэдэхгүй байна. Ер нь сардаа дунджаар хэдэн хүүхдтэй байхад хятадд ер нь амьд байх вэ гэх юм бол 600-аас 1000 онтой байхад бол сарын зөвхөн хоол хүнсээр хэрэгцээгээ хангаа явчихна. Гэхдээ мэдээж өмсөж зүг, бусад зүйл нэмэх юм бол энэ доотлын 2000 орчим онтой үжиж ер нь амьдрна. За нэмж хэлэхэд энэ дээр дурдсан байгаа мэдээллүүд ер нь хятадын хот болгонд харилцаа адилгүй. Ерөнхийдөө адилхан ч гэсэн бүр яг нарийнаар үзэх юм бол бас өөр. Миний амьдарч байгаа хот бол одоо том хот бол биш. Ерөнхийдөө нэг дунд зэргийн хот. Тийм учраас бас зарим нэг зүйлүүд маш хямдхан байдаг. Хятад бас юу хямдхан байх юм бол тухайн хот болон мужид нь одоо юу хийж үйлдвэрлэдэг вэ? Тэр нь хямдхан байдаг. Өөр муж хотоос орж ирсэн бараа бүтээгдэхүүн бас үнэтэй байдаг. Гэх зэргийн ялгаанууд бол бас байгаа. За миний бичлэг таалагдсан гэж найдаж байна. Бүгдээрээ лайка дараарай. Дараагийн бичлэг дээр юу үзмээр байна? Коммент хэсэг дээр бас бичээрэй. За subscribe хийхээ мартав. Нөгөө хонх бас мартаваа. За баярлалаа баяртай.